Дэлхийд тамхтай морин өртөө. Төв Азийн нүүдэлчин аймгийг дэлхийг донслогсон гүрэн улс болоход Монгол адуу ихээхэн үүрэг гүйцэтгэх сайн. 13 дугаар зууны үеийн байлдан дагуулалт, торгоны замын хамгаалалт, өртөө улааны алба, тэрч байтугай 20 дугаар зууны хүйтэн дайны жилүүдэд галын фронтод Монгол морь энхийг сахиулж явсныг түүх мартаагүй. Нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маягийг энэ жижигхэн адуугүйгээр төсөөлөх ч аргагүй юм аа. Маш эртний угсаа гаралтайч удамшлын бүтцэд нь хүний оролцоо ороогүй дэлхий дээр цор ганц адуу бол Монгол адуу юм аа. Дэлхийд гайхуулах, бахархах, өв соёлын маань үндэс болсон Монгол морин соёл билээ. Энэ ч үүднээс Монгол хүмбэр морин соёлын өв тээгчд байхыг урайлан дуудсан дэлхийн морьтнууд төслийн морин өртөө олон өдрийн уралдаан Төв аймгийн Өвөрхангай, Архангай аймгийн нутгаар 17 улаач 769 км газрыг амжилттай туулан уралдаж явна. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Заян гэгэний 23 дугаар өртөөнөөс Хайрхан сумын Хүнүү гол Баян булгийн 24 дугаар өртөө хүрэхэд 29 км. Цааш Булган аймгийн Сайхан сумын Угалц хайрхны өвөр 25 дугаар өртөөн дээр очиход 35 км. Үргэлжлүүлэн Архангай аймгийн Өлзит сум Шарн хотын 26 дугаар өртөөн дээр хүрэхэд мөн л 35 км. Тус сумын Яматын 27 дугаар өртөөнд дахин 35 км давхиж ирснээр өнөөдрийн уралдаан өндөрлөнө. Өнөөдөр тэд 4 өртөө 134 км замыг туулна. Үндэсний морин соёлыг дэмжигч тэргүүн сүрэг трейд. За манай Монгол морь Монгол хүний ахваасан ба эрд зориг дэвчээр хатуулжийг харуулсан дэлхийн морьтон олон өдрийн өртөөс уралдаан маань ингээд өнөөдөр 8 дахь өдрөө үргэлжилж байна. За тамирчид маань бол Арангай аймгийн Эрдэнэмандал сумын Уртын даваа гэмэх сайхан давааны өвөр дээр ингээд хоногсон. За энэ газар бол их сайхан түүхтэй газар нутаг байх юм. Энд бол одоо Заянгийн лувсан данзан бүлжин жигмэд гэмэх одоо номын эрдэмтдийг нэвтэрсэн хүмүүний одоо зоншдог байсан ийм сайхан авшиг уянтай дэлгэр сайхан нутагт хоноглоод ранаасаа гарахад бэлэн болсон байна. Манай тамирчид бол өнөөдөр 4 өртөө газрыг тоолоод барайнд орох болно. Тэгээд тамирчидаа амжилт хүсэж байна. За мөргөн өртөө уралдааны маань 8 дахь өдрийн өглөөний гараа зөлгөө. За охин дохтох маань за гэр бүлийн хувийн чимгэн хөтлөөд гарч ирсэн моринд нь гуд татуулчих шиг л боллоо. Унж байх юм. За энэ сайхан голыг бас. За энэ чи юу болох нөхөө? За нэрийн уртын шуудуундаа за оюун чимгэн бас унж. За өнөөдөр ч нэг гэр бүлийн хоёр маань хоёулаа унаж эхэлж байх чинь. За тийм байна. Оюун чимгийн göтөлцсөн байсан. Тэгээ гараан тавьж чадлагүй гуд татуулсан юм байна. За өөрийнх нь мөр жоохон суугаад. За тэрнээс үл чир баргын юмнаас унахааргүй л хүндээ манай охин тогтох. За харин морин явж гаад шууд руу жоох эвгүүдөө ороод бас оюун чимгийн маань унгацсан юм байна. Өвөрхангай аймгийн Улаач хос маань эхэл эвгүй мориноос унцгаалаа. Охин тогтох улаач ханаа хайрласанда цулбуурыг нь тавьж чадалгүй өөрөө ойчж харагдана. Оюун чимиг улаачийн морь амаа булааж давхсаар голын усанд унаж орхилоо. За ингээд энэ өртөөн дээр энэ хоёрын мордыг барьж явах гэж бид бас нэлээд юм болсон. Тэгэхдээ ямар ч л гэсэн одоо ингээд чөлтөм сүрэн маань энэ морийг хөөгд өгөх гэж байгааг харж байна. За оюун чимиг маань сайхан дээлээ мишчихсан энд зогсож байна. За ингээл бүгдөө тал талаасаа хөөцөлтсөөр байжгаад эдгээр энэ хоёрын морийг ямар ч л гэсэн одоо барьж яваад мордуулаад цааш нь уралдуулсан да. Хос хоёрын морийг хөөж бариад мордуулж өгч өөрсдийнхөө үнэт цагийг алдсан ч Монгол хүний жудагтай занг харуулж чадсан Монгол Чех металл компани Улаач чөлтөм сүрэн Монголын үндэсний морин уралдаан Уяачдын холбооны Улаач гал бадрахнаар эхний өртөөний онцлог Улаачд байлаа. Сэрүүн хангаан хүйтэн усанд норсон ч уралдаанаа үргэлжлүүлэн яваа оюун чимиг Улаачийн төвчээр хатыг бас биширмээр. За ер нь бол одоо өртөө орондох цай 30 км. Энэ сайхан ерөөсөө хөндийг
урууд тавьсаар байжгаад орчихно. За одоо үнэхээр морд гайгүй хугацааны хувьд бол их дөрвөн очих хамгийн магадлалтай эмэгтэйнүүдийн нэг гэж бид бас үзэж байгаа юм. За мордонд ч ер нь бас жоохон газар ойрхон гэдгийг ч ойлгоцгоосон байх. Жоохон шавхаал явж өгч байна да. За нэг аргагүй л одоо сүүлдэн бол энэ хэдийг харахаар яг л нэг одоо Монголын одоо уралдааны мордыг хараад дагаад одоо хүүхдүүд хоорондоо уралдаад явж байгаа юм шиг л санагддаг болсон. За тийм төр зургийг үл эд маань бас тотом руу гаргаад байгаа юм. За энэ одоо нэвтрүүлгийг үзэж байгаа залуучууд за энэ одоо хүмүүсийг бол мориор сайхан нарай л гэж хүсэж энэ нэвтрүүлгийг хийж байгаа гэдгийг бол бас ойлгож байгаа байх. Морь унна гэдэг чинь бол урлаг юм аа. Морь унна гэдэг чинь бол эрүүл мэндийн маш том дархлаа юм аа. Морь унна гэдэг чинь өөрөө Монголынхаа үндэсний их соёлоо одоо дээдлж байгаа, хөндлөж байгаа, цааш нь одоо түгээн дэлгэрүүлж байгаа нэг хэлбэр юм аа л гэж ойлгоорой л гэж хүсэж энэ сайхан нэвтрүүлгийг та бүхэндээ хүргээд байгаа юм шүү дээ. За ингээ замдаа бол хоёр сайхан нуур таардаг. За нуурын хаар өрөөр нь гараад за ингээ хайрхан сумандаа төхөөд ороод ирэнгүүт урдталт нэг нарийн хавцал байгаа. За тэр хавцлыг шууд уруудаал дараагийн хөртөн дээр дахиад очихно доо. За манай хэд маань ч одоо мориндоо дасаад за ирмэгээ болж байгаа ч гэж ихтэйхэн за бие тавираад за ер нь бол одоо хэр ургын мориноос бол унчхааргүй л болсон юм шиг харагдаж байгаа юм. За галаа Монголын үндэсний морь уралдаан уяачтай холбооны галаа маань сайхан бор морьтой явж байна. За Жойжин сүрэн долгор сүр хоёр маань энэ холбогдсон уйлаа уралдаж явна. За Жойжо маань бас л мөн ингээл газар дэх тундорон готл имэйлийн готалтайгаа тайлаад за нөгөөдүүлийн манай хэд маань бас түүж авдаг нэг юм ажилтаа болсон. За имэйл готал тайлахт бол магадгүй мориноос нэг 8-10 кг хасагдана л да. Тэгэхээр бол морь хөнгөрөөд мэдээж одоо бас урагшаа явж байгаа хэмжээ бол тэр хэмжээгээр ихсэж таарна. За энэ Монгол хүн Монгол имэйлтэйгээ Монгол морь яац сайхан унж байгааг харж байгаа. За хөрөлсөлт маань жоохон ирлиз дүүрээ таарсан юм байна. Энэ л сайхан соёл, энэ л сайхан нутаг, энэ л сайхан зүйлийг л одоо та бүхэндээ үзүүлэхийг хичээж байгаа. Энэ олон хүний хөдөлмөрийг бас дөнлөж баршгүй юм. За ингээл өглөө эрт учраас бол адууган туугаал явж байгаа. Одоо уяачтал их таардаг юм да. Үндэсний морин соёлыг дэмжигч Сидар. За ингэж явсаар Тамжидын зохион байгуулж байгаа 24 дугаар өртөөн дээр орж ирлээ. За Жойжин сүрэн маань өнгөнд ороод ирж байгаа л та. За удвал маань араас нь ороод ирж байна. За долгор сүрэн за араас нь Батхүү гэл энэ өртөөг бол үнэхээр энэ хэд маань дөнгөж цаг гарамтай туулж ирсэн. За ингээд хануун голынхаа өндөгөөс бид одоо урагшаанд аваад хүний голынхаа эрэг дээр байгаа өртөөн дээр ингээд ирцгээсэ. Хүннүүгийн гол модны түүхийн дурсгалт зүйлсийг айс авдаа хадгалсан үзэгсэлэнт хүний голын эрэг дээр улаачид суглаа суулж унаага юулнэ. Энэ үеэр тэдний дунд ширүүхэн маргаан өрнөө дамжлаа. Суулж байгаа гэдгийг л ойлгоорой та нар. Тэгээд тэгвэл тэгэл сугласан юм бол сугласан дөрөв намраа унаад яваач ялгаа яваа. Энэ хайрлах шүү дээ. Тэгвэл би ч гэсэн бас нэлх битэн өөрөө ч гэсэн хайрламар л шүү дээ. Амаа мэдгүй юм таарсан гэсэн аваад унаад яваад болчихлоо шүү дээ. Гарахтаа би аятан гүтлүүлээд гаруудаад тэгэл ижилхэн чичиг жоох явж хагаад замдаа шодоо ороолаа зүгээр яваад ирээл болчихлоо шүү дээ. Кичнээ 7 хоног явахдаа ямар тэр болгонд надад номхон юм таараад авахгүй байгаа. Унаашруулж бэлдээгүй уйж сойх төдий бэлтгэсэн морд өртөө болгонд цөөнгүй байгаа нь харамсалтай. Алтан грээгээ дээр бичсэнийг ахин сануулхад Тэнгэрээс заяат
Чингис хааны зарлиг Яарвчил тугай мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр халдшгүй дархан хэн үл бишрэх алдах үхэх. Тиймээс улаачдын унах мордыг энэ мэт бэлдвээс өрдийн цагт өршөөлгүй шийтгэх байсан биз. Манай энэ дэлхийн мордуудад олон өдрийн өртөлсөн уралдааны мордыг хэр бэлдэв манай тамирчтай унах хэр сав хэд хоногийн өмнөөс. За би өөрөө биес ах トゥ нартаа энэ сар гарсан бэлтлээ. Морд бол яг хөө манайхны морд өмнө явж исэн болохоор гайгүй. Тэр нь сулцсан 45 40 хооронд. Үндэсний морин соёлыг дэмжигч Шунхлай групп. Морин өртөө уралдааны 25 дугаар өртөө Булган аймгийн Сайхан сум 35 км. Өртөөний асарт зоог барьсан улаачид дараагийн өртөөрөө хөдлөхөөр зихлээ. Суглаа уг нь шударгал болсон юмсан. Очир арвданд дандаа л болигдог морд таарах юм да. Улаач маань морин сайн тулдаал ном хруулж дөнгөх юм да. Өнөөдрийн 2 дахь өртөөг Булган аймгийн Сайхан сумын дотор угалзын сайхан боловаа. Угалзын урдлын хөндөй дээр Шарав гэж ах их маань амжилтаа сайхан хийж гүйцэтгсэн. Шарав их рүү явж байгаа дүр зураг. За нэг жижигхэн даваа давнодоо. За тэгээ даваагаан даваалуудаал үндсэндээ бас л одоо ахид нэг хөтөл даваал тэгэл орох. За зам бол бас тийм ажтайхан замтай өртөө байгаа. За ингээд одоо морд маань жигд. За ер нь бол үндсэндээ улаачд маань ч гэсэн бөөнөрөндөө ихнийхэн давааг ингээд сайхан цовдсон морд амраагаад давж байна. Заарангай аймаг үнэхээр одоо бас хадууны үлгийн нутаг. За Өврангай, Арангай, Булган гэдэг энэ аймагт л одоо хадуугаа эдэлж байгаа соёл арай илүү түлхүү байд юм уу гэж анзаарагддаг. За дээр үеэсэн ч тийм байсан. За бусад газар бол бас хадуугаа арай л жоохон баагуунаад байна удаа гэсэн юм бол одоо сүүлийн жилүүдэд их олон удаагийн уралдааныг хийж явахад харагдаж байсан. За манай сайхан Булганы сайхныхан за манай Нарангай Эрдэнэ мандал хайрхан сумын үлцгий сумын бол мордыг хундаг. За ер нь бас морд нь тэр хэмжээгээр бас ажтайхан унаа үтцсэн ийм адуутай газараа гэж бас хөвний хувьд дүгнж явдаг. 19-с 43 насны 17 улаач олон хоног 800 гаруй километрийг туулахдаа зөөнгүй бэрхшээлтэй нүүр тулсан ч хинэнч замаасаа буцаж няцалгүй өөрийн рекордыг тогтоохоор өөр хоорондоо ч тэр өөрийн дотоод мөн чанартайгаа ч тэр баггүй тэмцэл өрнүүлж явна. За нэг угуулз гэдэг хайрхан чинь энэ харагдж байна да. За энэ хайрхныг ордоор ороод тэгэл урдлыг хөндийг нь уруудаад дараагийнхээ өртөөнд очих хэвээр. За Булганы сайхангаа ярихлаар та бүхэнд нэг сайхан хайрыг санаанд бууж байгаа бах. Ер нь одоо хамгийн Монголын сайхан хайртай газруудын нэг. За Оюнбаатар маань Очир арвда 2 маань хоёулаа морин явахгүй болжээ. Нутгийн дэс гарвуу буюу Арханган 2 улаач явгарлаа. Харин хөвсгөлийн улаачийн од нь орсон бололт сартай хонгорын салхи татуулсан давхиа яах ихийн зургүй уул цайрхны өвөрт хурж өртөөнийхнийг сандаргаад авлаа. За энэ өртөөнийхэн маань бас сайхан мөнгө аягтаас өө хадагтай авахтаж авч байгаа нь бас их сайхан өртөөг зохион байгуулж байгаа нь харагдаж байсан. Үндэсний морин соёлыг дэмжигч Skytel. Сайхан хөнгөлцөн хонгормор суглаад тэгээд бизнес нь асуусан чи ер нь хонгормор холхоо очно. Тэгээ сайхан дараад зөөл яваад очихгүй. Тэгээ зөөл явсараад ирлээ хонгормор их сайхан морин ерөөсө цогон дундаа ингээл ялархаа шилгээгээд яваад байдээ. Тэгээ өдөр дээр жижигхэн хөдөлгөөтэй өрөөж.
Хүхүүртэй айргных нь үнэр хамарт синхийж, амд нь тагнаад чимчгэнсэн Булган аймгийн сайхан сумын өртөө холын зочдоо хадаг сүтэ тослоо. Төвийн бүсээр уралдсан уралдаан 4 дахь аймгийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа нь энэ юм а. Мэргэд Хэрээд аймгийн язгууртай Монгол туурхтны өлгийн нутаг хүлгийн шанцыг чамгүй соржээ. Өрсөлдөө хэр ширүүс чинь одоо нэг өдөр үлдлээ шүү дээ. Өрсөлдөө ер нь чармахгүй л ер нь тургуулаад мэргүүл байх шиг байна шүү. Миний хувьд бол Бусад тамирчид яаж вэ? суу тамирчид бас Яаж чармайлт нь яаж мэдгэж байна? адилхан ерөөс өрсөлдөө ихтэй мар солихоор солиулахгүй байсан. Би нэгэнтэйгээ дээр сэлдэл өгөр өг хийцгээгээл дэлгэт нэлээл өрсөлдөөнтэй байгаа юм шиг байна. Хараал байхад. Сайн нөхцөн дээр нэг инээдтэй н одоо Эрдэнэт маань мориноос төрүүлээд гүгээд ирсэн. За тэгээд зохион байгуулагчдын зүгээс үл энэ хүний уралдаан биш юм аа. Морины уралдаан учраас морич ирэхлээр цагийг чинь тооцно гэсэн шийдвэрийг гаргасан. За тэгэл бас улаачт байна. Бөө инээд нь наадам болж байлаа да. За би ямар сүргэмэнд байна уу? Зүрхтэрхэн сайхан зүсэж байна. Гэвэр сайн байна. Оо сайн. Сая саарлмар таарад хамгийн ард дээр барьж авч байгаа. Тэг зүр зүг байж явуулаад. Дөрвөр ороод тэр нэг ерөнхий тактикаараа ард барьж авч орцолж байгаа л мороо мэдэрч байгаа л жоохон халаад ирэхээр шахаж явуулчихэд байсан. Олон хоног морин дээрээ дөрөө давирсан улаачдын гутлын улсалах, түрий цоорох, хөл гараа холгох зэрэг баггүй бэрхшээлүүд тулгарсан ч хинэнч бууж өгөхийг хүссэнгүй. Тэмцээнд дуусан чи бүр нэлийн цээжрээ орж ирдэ. Одоо дахиад нэг 5 хоног сонгочих. Тэгээ үгүй. Тэгвэл яхаар за сонгочвол ихэд яах. Тэгэл явж гин да. Одоо ийм богино цаг хугацаа болсон байхад бас эргэж тэхгүй бол морь хөөцөлтөл яваад лээ. 1 минут чухал биш үү? Яах вэ? Зүгээр шүү дээ. Юу вэ? Тэр нь. Яг юу вэ зүгээр юу? Тэгэл яах вэ? Нэг хүмүүрээ алдчихад ачааж уухгүй өнгөрч гэрч юмс мовх шүү дээ. Очичээд явгарчаад тахт. 15 ятсан байсан чи хамаагүй татчихвал нөгөө эхнэрийг унгаачих юм бол тэгээд атчихсан чи хараа. Нөгөө мор ганцхан бойлгаа тэгээд оршоо тавьчихсан. Чөтөс өрөндөө баярлалаа. За хамгийн сүүлийн өртөө дээр ганц минутахгүй ер нь ингээл яаж яхад хараа эргэж ирээд мор хилдэж өгөөд барилцаж өгөөд тэгээ надтай хамт яваад ах гайгүй майгүй юу. Тэгээ бас хүний сэтгэлийг хуваалцаа явуул их сайхан сэтгэлтэй дажгүй сайхан залуу байлээ. Нөгөө чиний нөгөө хайгад сайраг байна уу? Эч бол Монголын нөгөө хамгийн алдартай сайхан хайраг шүү дээ. Би нөгөө нэг чихэртэй айраг ууцсан болохоор нөгөө яг энэ айраг гашуун биш. Чихрийг очиж болно шүү дээ. Тийм үү. Болж шүү. Дараа нь тэгнэ. За хэр явж байгаа. Би хангаагүй. Дайжгүй хөлөө биштэйсэн жоохон хөлөндөө төртэй л. Өчтөр чи уйлаад авсан шантраад хөл өвдөө замдаа. Булган аймгийн сайхан сум гэдэг. Яа булганаар ороод ирсэн. Ороод ирсэн Булган аймгийн сайхан сум. Хаана явж байгаа ч гэдэг. Айргаар алдартай нутгаар ороод ирсэн байна. Айргийн намсаад нэг сэтгэлээ хэлээчгүй. Амсаад яахгүй. Чимээ. За, ер нь Энэ их цаана гоё ааруул амтагтай тавьж. тэр ари өөр. Ари өөр. So ихнийр тэн дээр сайхан орж ирвэ. Эхнэртэн дээр гайгүй. Саяны өртөө жоохон мяарлаа. Өрсөлдөө одоо ингэ өөр чи анзаарснаар хэр ширүүсчих шиг байна. Орсолтөө нэлийг хэрүүсч шít. Одоо ер нь морь мал солих барих. Янз бүрийн хэлэрч. Би ч одоо морь солиог янз бүр юм уу, юм нэг янз бүрийн их явсан шít. Тэгэл айгүйх цагаалт. Хин их солиод. Одоо долгор зүрэн бол сая ахад морь солиод бүр ор номергүй морь унцлаа гэж. Тэр үед их юм бол би мортохгүй. Тийм морь солиол унаал авах юм бол чи ямар ч сугалсан зэрэг байхгүй шүү дээ. Тэгвэл тэгэл сугалсан бол сугалсан 4 номроо унаад яваач ялгаа яваа. Эдгээр бүгд дуурж чадахгүй. Гэлэх хүм нэг ч байхгүй. Өдрөө нараад. Эсэндээ би хад болж байгаа. Ер нь өрсөлдөө хэр вэ? Одоо ингэ 6 хүртээ 5 хүртээ Өрсөлдөж мөрсөлдөж тийм тоох бодох юм бол зүгээр сайхан юм таримал. тэгээ яаггүй гэдэг. Яг минут. морь модчихгүй гэж бодохгүй. Морь өхүүлсэнд орвол тийм биз дээ. Өөрөө явган гүйсэн шүү дээ. Ингээд ард морьтойгоо зүгээр ингээд хөтлөөд ирж болно шүү дээ. Гүйлхэнд ир хүм өөрөөсөө байж болох бүхэлж юм шавах хэрэгтэй шүү тийм үстэй. Тэ өөрөө ч гэсэн гүгээд боломж нь нутал цагаан өгчтэй гэл гэж бодоод ирсэн. Үндэсний морин соёлыг дэмжигч хаан даатгал.
17 тамирчтай унах мордыг хэр сайхан унд сойж арчааг нь гаргав хөлсөлбүү яав хэд хоногийн өмнөөс сая. бид 8 сая 10 даас ахуулсан мордыг түрүүчийн морд байж гисэн. Тэгээд өглөө уулгаа ердэн голцоо адуу хураач тэгж агсраасаа. Уралдааны 3 дахь өдөр Монгол түмний морины их шүтэнээс Skytel компани улаач Чойжин сүрэн малгаанда камер байрлуулж сонирхолтой уралдаан үзүүлсэнийг үзэгчид маань санаж байгаа үзье. Энэ өртөөнөөс дахин Чойжин сүрэн улаач маань малгаада камер байрлуулж ханга газрын уралдааныг бидэнд сонирхуулнаа. Булган аймгийн Сайхан сумын 25 дугаар өртөөнөөс Архангай аймгийн Өлзийд сум орхны гол Шарнохотын 26 дугаар өртөө 35 км. Үндэсний морин соёлыг дэмжигч Монгол Чех металл. Энэ өртөө уралдааны хамгийн сүүлийн 4 өртөөтэй юм холын уралдаан байгаа. За ингээд одоо 2 дахь гараанаас гарцгааж байна. За ингээд одоо булганы сайхны морь дэмрогыг л зөмбөрөө нэг шалгачтай. За энэ уралдаан дээр бас бид нэг унаачтай GoPro өгөө явуулсан. Хамгийн ойроос одоо уралдаж байгаа улаач нарын маань одоо байдал ямар байдгийг та бүхэнд бас харуулах байхаа гэж бодож байна. Ачиг тань хүүчин харуулахсан Эчинут тага санаад байна Эрхэм мэдвич ойлгох нүдэ За Эрдэнэт маань сайхан хэрмэр таарсан. За гүн бэлэг маж одоо дөрөөн дээр сайхан босчихсан. Өөр хизээ язааны мөр ундаг хүн шиг л хурдалж чаддаг болж тэ. Нэг жилийн өмнө л одоо мөр унд сурсан бүсгөө гэж байгаа. Манай энэ олон улаач нарын хамгийн баг нь. За Чойжин сүрэн маань GoPro-тэй сайхан бол мөр таарсан л өргөшилж явна да. За амар сайхан хэрмэр таарсан явж байна. За ингээд давхиж жагаад одоо нэг 7-8 км-ийн унгуут нь өөрийнх нь одоо имэйлээ аваад орхиж байгаа. Утлаанд тайлж байгаа зурган энд бас бичигдэж хоцорсон байна. За араас нь ч одоо манайхан сурсан юм шиг давхиж ирээд энэ имэйл гутлыг авч байгаа. Тэр зурган бас төр зурганд бичигдэж хоцорч тэ. За ингээ морд ус жоохон жигдхэн байсан бол та эхний хүмүүс бол эхний нэг 6-7 хүн бол бөөндөөндөө 20 гаруй км зэрэг бол туулсан. За энэ бол одоо ерөнхийдөө жоохон тийм уруудын газар руу өнөөдөр явна. За ингээл одоо энэ уралдааныг л харахаар одоо ямар ч хүнл ингээл арга байхгүй нэг огшдг юм да. За энэ галаа тэр энэ явж байгаа. Замар сайхны хэрмэр. За энэ бас сайхан мөр таарсан юм байна. Энэ бол одоо яг л нэг уралдааны мөр явж байгаа юм шиг. За сая л одоо цуг явж байсан хүмүүс хөдлөхөд. За энэ дээр одоо нуудвал за банзаргач жинхэнэ л одоо оролдож байна да. Эний чинь л одоо оролдоо юм гээ. Ёстой нэг хэмэр сэрэгтэл одоо нэг хоёр нүднээс нөлс тусалтал оролддог оролдоон чинь лин шүү дээ. За манай Чойжин сүрэн маань араас нь л харуулж өгч байна да. Чи юу л явчихваа. За GoPro-тэй бүр морноос ингэж унд юм а гэдгийг үзүүлж байгаа бол та манай Чойжин сүрэн мааныг унаад. За гайгүй унсан бол та өөрөө морин дээрээс шууд мордоод яваад өглөө. Айхтар саймар байна. Их өвөлчих гэхээр нөгөө үлийг цөмсөж гэж. Тэр ингээд ерөөс үлийг очих гээд. Айхтар үлийтэй юм. За тэгээ зайдан мөрнөөс одоо унах эмээлтэй мөрнөөс унах хоёр бол хоёр өөр. Дүнсний бэр наадмаар хүүхдүүд яагаад зайдан унах гэдэг юм бэ гэдэг. Одоо сайн дүр зураг штэ. Зайдан мөрнөөс унахт бол ер нь авааргүй хүүхд орхно ингээд босоод ирчдэг.
За эмээлтэй мөрнөөс бол дөрөвнөөс сугарсан байх уугүй юу гэдээ унахад бас хэцүү байдгаа гэж одоо морин хүүхдүүд их гомдолдог. Энэ бол яг л үнэндээ одоо сая үл тэр зайд мөрнөөс бол жожоор гагаарт эргэл хөл дээр нь буучж байна. Явчихваа. Гарч иж явъя. За нэг сая нэг хэсэг тарлж аваад амар сайхан галаа хэр дээр нөгөө хоёр минь ирээд нийлчлээ. За жожин сүрэн маань сая нэг сайхан нисчихчихэл араас нь бас л цагаатайгаан л нэхэд байна. За манай жожин ч явсаар байжгаад нөгөө түрүүний тарлаад исэн дөрөв дээрээ нэхэд ирлээ дээ. За энэ өртөөн дээр хамгийн олон хүн машинд суусан. За өөрөөр хэлбэл морд таархан байсан гэсэн үг. За манай Наранзул, Зөгтөөр, Хөрөлсөх, Оюнбаатар, Жүлтэн сүрэн гээд 5 улаан чимээнмээр явхан байсан. За ингээд бүгдөө ингэ айлын гадаа уяад машин цогыг сонгосон доо. Уралдаан ихэлснээс хойш нэг дор ийм олон улаачид машин суусан тохиолдол нь энэ боллоо. Хангаан бүсийн зуншлах сайхан болсон ч унаа үзээгүй морд газрын дундаас цуцах нь элбэг байна. Улаачид морио хайрлах үүднээс машинд сууж цагаасаа торгуулахыг сонгож байгаа нь тун харамсалтай. Оо сая. Унчихлаа шүү дээ. Ингээ хаал унчихлаа шүү дээ. Яагаад найзгаа морийг дэвтрээд байна? Араас үтгэж гарч ирсэн амьтныг хөдөлгөж идэх би чийж бас сэргэлээ мэт шүү. За манай жожин сүрэн маань бүр амар сайхантайгаа очиод нийлчлээ. За ингээд морио жоох амрааж яваа. Ахиад нэг сайхан тал газар. За ганзрах шуудвал ирийн л оролдоон болох гэдэг энэ удаа өнөөдөр чи. Ер нь ойр ойрхоо хоёулаанд тарлаж оролцгаагаад байна. Анчима яваач. Дөөдөө та нар цогдвол би хатрий. Чи араас камер бичилдээ. Оо. Яах чи шороо камер гүмлах гэдэг Энэ ийм муухай гэжтэй яагаад наад камер руугаа яриа болчихлоо би хүч үгүй. Удуулагч цохоо явуулаач. Үсгөөд нэг хүмүүс татаад аваа хоцроош наасаа. Шортчгаа явуулчих. Шортчгаа явуулчих шүү. За Скатл компани улаач Чожин сүрэн маань GoPro-тэй явж байгаа гэдгээ эднэр данзаарагдсан уу? Албаар одоо банзрагч бодвол хоёр өдсөөр байгаа л хоёлынгийн тарлуулаад араас нь өөрсдөө. За энэ мөрийг ингэж л ирэмгий сайхан унж байгаа юм да эднэр. За энэ гүнжэлэг дээр бол аргагүй л одоо. За тэгээд мохон шүндэг хүм бол энэ рүү тэгэл эсвэл эсвэл унаа хоёрын зам биш үү те. Тэгэхээр одоо ингэж сайхан харж мэдэрч байгаа юм да. За ингээд удуулыг морийг одоо үрээд суулгаад очих нь уу? За эсвэл одоо тэгээд удуултайгаа хамт очих нь уу? Ямар ч л гэсэн удуулыг хойно өмнө гаргаж нэг нэгээрээ барьж уралдаад байна. За ингээд орхон голын хөн дээр ороод ирсэн. За энд нэг юм сайхан бургастай гоё хавцлын хажуугаар гардаг. За одоо бол нэг 3 км яваад дараагийн хөөртөн дээр очино. За энэ сайхан замаар өнөөдөр үнэхээр сайхан урамтай уралдаад за эхний том маань үндсэндээ морин жоохон амрааж тарлсаар байж байгаа л энэ өртөөн дээр яах их зургуул ороод ирлээ те. За өртөөн дээр ингээд ирцгээж байна да. Дулуун алдрыг хөгшмөр гэдэг чинь тусгай юм аа. Сайхан уралдлаа шүү. Бацраа нэ. сайхан уралдлаа.
Аллаа, морин торгуулах болох яа. Торгуулчих. Торгуулах юм яа. Орлохгүй. Энийг торгуулчих. Төрүүлээ. Аа? Төрүүлээ л та. Энд төрүүлээ. Би. Юу гоо? Та 2 3 төрүүлчих. Тэгээ сүртэй ганц төрөө өгчих. Энэ нэрээ. Тагоо яг шодрол бол. Машаараа лав. Бичээгүй. Батарей тусцсан. Тэгээ яг батарей тусаад өччихгүй. За банзрагчийг удуултай уралцуулж байгаа л. За банзрагчийн морь маань харин жоохон суугаад үлдэх шиг боллоо. За харин одоо тэр хоёрыг одоо хооронд нь оролдуулсны үр дүнгээр за чойжин сүрэн амар сайхан нар маань харин цуг хүрээд ирлээ дээ. Энэ зэрд мөр аата мөр. Шортж байгаа явуулт юу бадраг шиг тэлээ болгоод. Үндэсний морин соёлыг дэмжигч Арслангийн хүүхдүүд. Ер нь мордны байдал ер нь муу байна. Морд ер нь сэтгэлд ерөөсөө хөрөх юм даалга юм. Манай унсан тамирчдын юмуд ч гэсэн туулж байгаа цагийн байдал ч гэсэн ер нь арай л дотоод олимх шүү дээ. Одоо саяны энэ өртөөний мордууд л бүр угсаа ямар ч хөнгөрсөн барьсан юм байхгүй байна. Морь балаа ерөөсөө идлээгүй байна. Тэгээ одоо сая өөрөөр 5 морь үлдлээ шүү дээ. Ард одоо дахиад 5 тэгш 8 морь үнцэндээ зогсчод. Үндэсний морин соёлыг дэмжигч Нутгийн буян групп. 15-6 хоногийн өмнөөс л бэлтлээ. Тэгээд уяал, унаал, хөнгөрөөгөл. Орхон голын хөндийгөөс мордоо юусэн улаачид замдаа гарахаар яарвчлаа. Тэд өнөөдөр хамгийн урт 134 км 4 өртөөг туулах юм аа. За морин өртөө уралдааны маань хамгийн урт замыг туулах өдөр. За ингээл 27 дугаар өртөөрүүгээ гарч өглөөдөө орхон голоо өгсөөл давхсаар аваад үлзийд сум орно. За үлзийд суманд гүүрээр гараад за ахаад урагшаага одоо голоо өгсөж давхсаар за Ямат гэдэг газар дээр очиж Ботолцый гэдэг өртөөнд дээр очиж хоноглох ёстой. За галаа цайхан хүрмээр таардсан. За галаач өнөөдөр харин яндаатай ер нь ажтайхан мөр таарад тархинд голдоо уралдаад байна. За очир ордон сая машин цуугаад ирсэн бормор таарсан ганц нэг дашуу өргөөд за ямар ч эднэртэйгээ тархинд оролдохоор шийдсэн бол та морин жоохон гайгүй мөр байсан бол та. За энэ хэд маань бол одоо сум харахаа ороогүй л сумын төв рүү нэг 10 км газарт яваад сумын төв орно. За тэгээд үүндээ энэ хол замд явж байгаа энэ олон улаачдад муу мөр таарахлаар л энэ хүний амжилт хойшилж байна. Тэгээд урам зориг нь бас өөртөө нэлээ одоо хэцүү бол. За тэгээд сэтгэл санаагаар унах стресс тэгээд олон юмд ордог юм байлээ. За тэгээд нэг гайгүй мөр тааруулах юм бол жоохон хүчгэл хөөрөл баярлал. Тэгэл энэ хэдтэйгээ нийлээл уралдах гэдэг юм шүү дээ. Гаргачгүй шүү дээ. Одоо уралдах гэж л яваа хүмүүс юм чинь. За ингээл сайхан энэ хэд маань хойно өмнө орж бөөндөөнд уусаар үлзий цумынхаа бетонын гүүрээр гарна да. Задуу гэдэг юм тийм мөр уралдаад явж байхад бол заавал одоо дахиж ярьж нийлдэг одоо бас одоо онголдаал янзгаагаал тойрдох гэдэг одоо бас хөөрч байгаа нэг хэлбэр байдаг байх. Хөрсөх маань сайхан хэрмэртэй за хоёлаа нийлж явж байгаад зааваргчлаа. Тэгээ сайхан бетонын гүүр гэдэг бас энэ аливаа зүйлд мөн ч хэрэгтэй зүйл байх юм да. Ууртай ч бай ямар ч бай тэгээд гүүр байна гэдэг бол бас маш их чухал юм. За ингээд долгор сүрэн маань амар сайхантай оюулаа. Гүүрээрээ гарлаа.
Яас гай байвч гэнэ. Оо яхаа тайлгүй. За юм бут будрагналэгтэй газар байдгийг. Тэгээ замаар голдуу явна. За өлий гэж бодвол айгаад байх юм байхгүй. За манай чойжин сүрэн бусал имэйл аваад ичихсэн. За эдэн л тууж явна да. За ингэж явсаар бид хонох 27 дугаар өртөн дээрээ хүрэлцэн ирсэн юм аа. Оюу тэнгэр номин талын заадлаар уул даваа ус мөрний гатлан давхисан өнөөдрийн уралдааны сүүлийн өртөө Архангай аймгийн Үлзийт сум Ямаатын 27 дугаар өртөө. Үндэсний морин соёлыг дэмжигч Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо. За ингээл шуургаад ухын шиг явсаар өнөөдрийн 4 өртөө газрыг төвгүй хүн шиг туулцгаалаа да. За амар сайхан орж ирсэн. За тэргүүн сүрэг трейдийн доллар суран маань орж ирж байна. За амгаллын хэмжит одоо мордон шагнуулж эхэлж байна. За өнөөдрөөс голаад малын эмчтийн тоо нэмэгдсэн байгаа. За дөрөнд нь одоо бэлтгэлээгээ явж ирсэн нэг малын эмч өнөөдрөөс голаад нийлсэн. Дөрж тэрэн маань тоодуулын мөрийг чагнаж байна. За ингээд энэ өдөр бүгдөө амжилттай сайхан уралдаж өртөөн дээрэн бөөнөрөө эртхэн шиг ирж амарцгаалаа да. Үндэсний морин соёлыг дэмжигч Royal House Construction. За 25-ны орой 25 болчихсон. Өнөөдөр уралдаа ер нь 50 сайхан болж өнгөрлөө. Яг 50 байсан уу? Байсан шүү дээ. Би сайхан 50 л тэр хойно яваад. Чи 50 байж бусд нь яаж вэ? Сандрах нэгэн сандраал тэгэл уршаа явж илээ. Хин сандраад ямар авир айш аваад гарч ирсэн. Ана өндөртэй хүмүүс нь юуны төлөө? Гээ тэгэл өөрөөсөө юу бодож уралддаг юм мэдэхгүй л байна да. Чи юуны төлөө уралдаж байна? Юу сайхан өөрийгөө сорж үзгийн төлөө өөртөө бас нэг үнэлэмж өгөхийн төлөө юм болоо. Тамирчид маань ер нь их шатаж байна. Хойлбол хин яаж вэ? За ер нь шатаагүй хүн гэж жил энэ байхгүй тий. Өнөөдөр чи Эрдэнэт чинь долгор сүрэнгийн үйлүүлээд авч байгаа харагдчихсэн. Тэр нөгөө морины суглаан дээрээс болоод нөгөө бид нар чинь морио суглаад үнэхээр болж бүтггүй морио хэлснэг нэг удаа солих тийм боломжтой байдаг. Тэрийг ашиглаад байнга солиод байна гэд би нэг шүүмжлээ. Тэр бол ерөнхийдөө урдуур яг явж байгаа хүмүүсийн хоорондын өрсөлдөөн л дээ. Торгуул өнөөдөр 2 чивчлээ доо. Нэг морин чи яг уйж жагаад буруу уягдаад яатсан. Тэрийг эзэн хэлж илээсэн л да. Тэгээд шүүгчнэр өөрснөө хоорондоо яриад яачнаа л гэсэн. Тэгээд торгосон л байлээ. гайгүй суглаад гайгүй мөр унаад яачих юм бас нэг давгүй бас нэг жоохон дээшлэх амжилт байсан. Тэрэндээ л хүрч чадсангүй. Адуу мал брэнд нүүдэлчдийн цахим сүлжээ малчны хотноос дэлхийн зах зээлд. Архангай Булган аймгийн үзэсгэлэнт нутгаар 134 км 4 өртөө газрыг 5 цаг 31 минутын амжилтаар Хөвсгөл аймгийн улаач Ууганбаатарын амар сайхан төрүүлж энгэрийн тэмдэг хазаараар шагнууллаа. Сүүлийн улаач 11 цаг 8 минут буюу 5 цаг 37 минутаар хоцорч барайнд оржээ. Өглөөг баггүй адал явдалтай эхэлсэн ч уралдаан амжилттай болж өндөрлөө. Маргааш уралдааны сүүлийн өдөр. Тэд 1000 км-т тунч ойртлоо. Ялалт ойрхон байна улаачта. Сугалсан хүлэг бүрэн шандастай байгээ.